бүр ингээд би яг Google-тэй шиг харагдаад байгаа байхгүй. Камер дээр харахаар ер нь ингээд селфи мэлфи хийхээр би бүр аим хүрхэн харагдаад энэ зөө бүр ингээд гэмээр. Тэгтээ толинд харахаар нөгөө нэг өмнө нь хизээч ийм ягаамаа өнгөтэй бодолт хийж байгаагүй болохоор жоохон дасахгүй байна. Тэгтээ ингээд нөгөө 3 удаа бодулсан шүү дээ. Бүр натуралны бодулсан шүү дээ нөгөө шинэ жилд явахтаа. Тэгээ тэрний өмнө нэг юм бас нэг чүт ариг гэгээлэг бодолт хийсэн шүү дээ. Би та нарт хэлье заяа. Минг зурдаг юм гэдэг юм та нар. Заавал аваарай. Ийм зориултын юм байдаг гинэ. Би ч өдөө мейкап юууч мэдхвтэй чавс. Ингээд хараа минг зурхаар заяа. Ингээд хүн амар хөөрхөн болчтой байд. Дүүтэй царайтай. Одоо хамгийн их таалагддаг байгаа минг миний энэ хамар дээр байгаа минг энэ амар хөөрхөн харагдуулаад нэг тийм цаанасаа игдүүтэй харагдуулаад байгаа хгүй. Тэгээд та нар ч гэсэн харж байгаа байх. Угаасаа би миний өмнөх бичлэгнүүдийг ороод үзээрэй. Би ерөөсөө амьдралдаа ийм Google-тэй шиг ийм хөөрхөн харагдаж байгаагүй. Тэгээ миний өсийг ийм цавир болгохыг гэсэн манай найзууд санаачсан байхгүй. Тэгээд найзуудынхаа л одоо ийм ач буйнаар та нарт ингэж хөөрхөн харагдаж байгаа шүү. Тэгээ манай найз намайг ийм гоё бичлэг хийхэд зориулаад та нарын артлын гэрэл мэрлийг харж гин үү? Цоо шинхэн ирсэн гэрэл дээр нь баг анхны бичлэг би хэлнэ штэ. Тэгээ ямар ч юм хөөрхөн байна. Би ингэж хөөрхөн харагдаж бас болдгийм байна. Тэг нүрээ будаж сурах хэрэгтэй юм шиг байна. Гэтэ би ийм найзтай болохоор хэрэг байна уу да? Хэрэг байна уу да? Та нар хэрвээ нүрээ будаж чаддгүй бол ийм нэг найзтай болчих. Тэгээ хумс хийж чаддаг, нүур будаж чаддаг, үс янзалж чаддаг. Ийм талын ийм beauty талын авьяастай найзтай болчвол ингээд өөрөө сурах шаардлагагүй амар эд шүү. За ийм байна. Тэгээ та хэд гоё нүрээ бодуулахыг хүсвэл манай найз зөндөө олон төрлийн бодолт хийж чадна. Мейкап артистаар одоо артист болоод бас нэлээд олон жилийг гардаа өнгөрүүлжээ, үджээ. Шинэ жил за өөр юу байдیں۔ Ямар ч тач нүрээ бодуулах хэрэг гарах юм бол энэ дээр би дугаарыг тавьчих. Эсвэл энд Instagram-ыг биччихье. Тэгээ та хэд холбогдоод нүрээ бодуулаарай. Тэгээд энүүхэн нэг жилхэд манай найз дандаа амар үнэтэй бодог ашигладаг ч гэсэн гадуур хямдхан бодог ашиглаж боддог мейкап артистуудаас хямдхан боддог шүү. Арьс чи эмзэгшгүй, арьс чи муухай болохгүй, арьсан чинь чанартай юм хэрэглэн нэг удаагийнх юм чинь гэж бити бодорой. Гэхдээ хэрвээ чи өөрийнхөө бодгийг авчрах юм бол чиний өөрийн чинь бодгийг ашиглаад чамд ямар бодолд тохирохыг чинь нүрийн чинь будангаа зааж өгч болж байна гэж юм. Тэгэхээр бараг л VIP нүрээ бодуулангаа мейкапын өөртөө бодолт хийх сургалт авна гэсэн үг. Цаг аваад ирээрэй. Цаг авах амар чухал шүү. За тийм ээ. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.